За гişүүдтэй өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн улсын хурлын асуулгын цаг авилгал гэсэн сэдвийн хүрээнд товлогдсон. За сүүлийн үеийн магадгүй 10 жилийн нөхцөл байдлыг үнэхэд Монгол орныг дэлхийн нийтээр бас ардчлалын нэг арал гэж үздэг байсан бол одоо энэ ардчилсан Монгол улс биш авилгадсан Монгол улс гэж үзэхээр төвшөнд Монгол улс очлоо. Энэ нь олон улсын үнэлгээ индексүүдээр илт тод харагдаж байна. Сүүлийн жилүүдэд авилгалын индекс, төсөөлийн индексүүдээр олон арбан байраар ухарч байна. Дотоодод гарч байгаа авилгалын тоо, хэмжээ, хэргийн тоо, мөнгөн дүнгийн асуудал энэ бол одоо зах замбраага алдлаа. Авилгал гэдэг зүйл Монгол улсад хэвийн соёл болж хувирлаа. Энэ бол одоо сүүлдээ бүр бид бүгд цочортоорч байсан. 60 тэрбумаар эхэлсэн авилгалын хэрэг сүүлд нь ногоон автобус, нүүрсний хулгай, жидүү концесс одоо сүүлд нь 110 сая доллар эзэн биетэй ерөнхий сайд байсан гүн гарч ирээ хэлж байдаг. Цаг хугацаатай эзэн биетэй ярьж байдаг. Тэрийг одоо тоож байгаа амтан чалга. Энэ авилга Монгол улсад одоо энгийн хэмжээ, соёл, амьдралын нэг хэсэг болоо хувирчихлаа. Энэ одоо юу болж байна вэ? Яг энэ Монгол улс одоо авилгадсан Монгол орн болж хувирж байгаа олон улсын болоод дотоодын энэ нөхцөл байдал энэ зүйлтэй Монгол улсын ерөнхий сайд та энэ дүгнэлттэй санал нийлж байна уу? За ерөнхий сайд очрол хариулъя. За авилга бол бүх ард түмний эдлээгүү боломж, эдээгүү талах, биелээгүү мөрөдөл. Тийм ч учраас эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлт гэдэг бол авилгыг уг үндсээр нь устгахыг гэсэн санаачлага байсан. Би яг танд бас үнийг хэлэхэд авилгын гэмт хэргийг бууруулах, авилга дээр дөрвтэй өөрчлөлт гаргая гэвэл би өнөөдрийн тогтолцоогоор бол үр дүнд хүрэхгүй гэж үздэг. Тийм ч учраас бид нэг зүйлийг ойлгох ёстой. Авилгатай тэмцэх газрын ганцхан ажил биш. Энэ авилгатай тэмцэх санаачлага бол авилгын төсөөлийн индексийг 10 байраар ухарсан дээр дүгнэлт хийгээд үзэхэд нэг 8 ресурс байгаа юм билээ. Тэгэхээр бид нар авилгыг уг үндсээр нь устгахын төлөө ажиллах нь өөрөө төрийн захиргааны төв байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд бүх ард түмний санаачлал хүсэл эрмэлзэл байх ёстой. Авилгатай тэмцэх газар бол авилгатай холбоотой өргөдөл хондлыг хүлээж авдаг, хянан шалгадаг, мөрдөн шалгадаг байгууллага. Прокурор бол хяналтаа тавьдаг, шүүх бол гэн буруудаг тогтоодог. Засгийн газар бол гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй. Засгийн газар бол мэдээлэлээр хангаж уг үндсээр нь устгахын төлөө бодиттой санаачлагыг гаргаж ажиллаж ийж бол үр дүнд хүрнэ. Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд бол засгийн газрын зүгээс хууль хяналтын байгууллагууд руу маш олон нотлого баримттай, үндэслэлтэй мэдээллүүдийг илгээж ийсэн нь өөрөө тэр хууль хяналтын байгууллага дээр очиод гацдаг, шийдэгдүү байдаг гэдэг ийм асуудал үүсдэг. Тийм учраас ерөнхий сайдын хувьд дэвшүүлж байгаа энэ бодлогынхоо хүрээнд энэ зөвшөөрлийн хууль 110 зөвшөөрлийг мэргэжлийн холбоот өгөх эрх мэдлийг сааруулах. Тэгэхээр засгийн газар бол эрх мэдлийг төвлөрүүлдэг биш, иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалдаг эрх мэдлийг сааруулсан бодлогыг хэрэгжүүлэхээ би ажил хэрэг болгоод бас ажиллаа эхлүүлж байгаа. За Монгол улсад авилгал амьдралын нэг хэсэг, ардчилсан Монгол орн биш, авилгадсан Монгол орн болжээ гэдэгтээ та санал нийлж гинүү гэж уг нь тодорхой асуусан. Та тойруулаад өөр юм яриад явчихлаа. Би бас таны өмнө нь бас нэг хуралдаар хэлж ирсэн үгийг чинь бас одоо энэ сануулъя. Та авилгал Монгол ардын намыг идлээ. Авилгал нь билүү Монгол ардын нам билүү энэ усаа идлээ гэдэг нэг хэлж инлээ. Тэгэхээр энэ бүгдийг ингээд өгнөхөд таныг бас би энэ авилгадсан Монгол орн болжээ гэдэгтээ бас ингэж санал одоо нийлж байгаа байхаа гэж бодож байна. За тэгээд дээрэс нь таны хувьд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг, хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэг ерөнхий сайдын хувьд ноогдож байгаа. Нөгөө талаасаа сүүлийн 3 парламентын сонгуульд дамжаад үнэмлэхүү засаглаж байгаа эрх баригч намын даргын хувьд авилгал гэдэг зүйл таны чиг үүрэгт онцгойлон бас хамаарна гэж бодож байна. За тэгээд дээрэс нь өнөөдрийн энэ асуулгын болоод мэтгэлцээний сэдв өөрөө авилгажуулсан гэж. Авилгадсан Монгол, авилгажуулсан гэдэг хоёр үгэнд бас арай өөр утга байгаа гэж бодож байна. Авилгажуулна гэдэг нь санаатаа, зохион байгуулалтаа, системтэй энэ үйл явц чинь явчихжээ. Санамсаргүйгээр нэг хэдэн хулгайч авилга авсан асуудал энэ жилүүд чинь биш ээ. Санаатаа юм байна. Санаатаа гэдэг нь жишээ нь одоо нууцын хууль. Яг одоо энэ
төсвийн төлөлт авилгын гэмт хэргийн тоо гэд хоёр зүйл графикийн ингээд UBN сайт гаргасан байна л. 17 онд санаатаагаар нууцын хуулийг өөрчилж хаалттай нууцаар авдаг шууд гэрээ хийдэг нөхцөл бололцоог эрх баригчид бүрдүүлээд санаатаагаар одоо энэ авилгажуулах энэ үндэс суурийг тавьж 17 оноос эхэлж авилгын гэмт хэргийн тоо энэ хойно байгаа хар баг нь төсвөөс одоо үндсэндээ ингэж эрс өсөж эхэлжээ. Тэгэхээр энийтэй та бас санал нийлж байна. За ерөнхий сайд нэм усны очлол хариулъя. Тий, авилгын эсрэг тэмцэл бол авилгач гэж хэдэн хүн цохож тэмдэглэхтэй биш. Тийм ч учраас би авилгатай тэмцэх бодлого бол засгийн газрыг тэргүүлэх ажил байна гэдгийг бас танд хэлье. Тийм ч учраас авилга бол нөгөө ардын намын дайсан, аржилсан намын дайсан ч биш. Бүх ард түмний энэ Монголын дайсан. Тэгэхээр авилгатай тэмцэхийн тэмцлийг бод дүр дүн төрөхгүйгээр урагшлахгүй. Тийм ч учраас тогтолцооны хувьд би 2016 онд их хурлд орж ирснээс хойш энэ авилгатай тэмцэх ажил дээр үр дүн гаргаж ирсэн. Өнөөдөр хийж байгаа улсын бүртгэлийн багц суул, өнөөдөр иргэд авилга ашиг сонирхлын холбоотой хэн энэ тендерт ялцсан байна гэдэг open data дээрээс хардаг болсон. Энэ хуулийг ахалж ажиллаж байсан. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль 680 төрлийн мэдээллийг ил болгосон. Шилэн ажиллагаагаар 820 мянган мэдээллийг ил болгосон. Түүний хүчинд өнөөдөр ChatGPT-гээр кирилл үсгээр бичээд ард түмэн хайлт хийж байгаа. Дүн шинжилгээ хийлгэж чадж байгаа. Эхлүүлсэн ажлаа үр дүнд хүргэх гэж би ерөнхий сайд болсон. Тийм ч учраас энэ авилгатай тэмцэх бодлого гэдэг бол уг үндсээр нь шийдвэрлэх бодлого юм аа. Тэгэхээр таны хэлсэн би тэр намынхаа урал дээр хэлжсэн бодол санаанаасаа хизээч ухраагүй. Өнөөдөр Монгол юу ч нууцлах хэрэг байхгүй. Тийм учраас өнөөдөр засгийн газраас их хурл барьцсан байгаа энэ төрийн албаны нөөцийн хуулиар ил болох ёстой. Цахимжилтын төлөө, ил тод байдлын төлөө санаачлах гаргаж ирсэн хүний хувьд үр дүнгээ ахиулах гэж. Ийм Монгол дээр 1480 үйлчилгээ бий болсноороо нээлттэй засгийн түншлэл Эстонд очиход танаа авилгыг бууруулах хамгийн зөв шийдэл чинь шүү гэж хэлж ирсэн. Тийм ч учраас цаашдаа энэ шилэн ажиллагааг илүү үр дүнд хүргэнэ. Сая 146 зөвшөөрлийг 5 даваад авдаг байсныг болиулахад маш олон эрх мэдлээсээ салж бухимдж байгаа. Гисэн хэдий ч үүний цаана нөгөө авилга, албан тушаалын хэрэг, нөгөө бие биеэ заавал одоо найрч 5-10 цаас өгж асуудал шийддэг байдал таслан зогсож байгаа. Тэр үр дүнгээрээ За би уг нь өнгөрсөн хугацааны асуулт танд тавиад байна л да. Яагаад ийм системийн авилга бий болчихоо? Энэ чинь системтэйгээр зохион байгуулалттайгаар санаатаагаар энэ авилгын тогтолцоог чинь эрх баригч танаа нам өнгөрсөн 10 жилд бий болгочихлоо. Хуулийн хулгааг хулгайчтайгаа нийлж хийнэ гэдэг чинь энэ чинь мапитсан тогтолцооны 10 жил байсан биш үстэй гэдэг өнгөрсөн хугацааг асуусан та ирээдүйн цагийн өөрчлөлтийн тухай яриад байна. Тэгэхээр ирээдүйн цагдаар гэвэл бид нэр эхлээд шалтгаанаа уншлах ёстой. Шалтгаанаа уншилж ёж эмчилгээгээ хийгдэх ёстой. Тэгвэл энэ авилгалын шалтгаан маань юу вэ гэдэг асуултанд оншоо бид нэр эхлээд зөв тавих ёстой гэж бодож байна. Шууд хэм тариа болж игүүл үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр авилгалын шалтгаан маань хаана байна гэж одоо та дүгнэдэг вэ? Миний хувьд бол авилгалын шалтгаан төрийн эдийн засагт оролцоонд байна. Одоо яг энэ графиктор их тодорхой харагдаж байна л дээ. 2017 оноос эхлээд 18 оноос эхлээд өмнөх жилд нь авилгалын гэмт хэргийн тоо 400 байсан бол шууд даблдаад 1000 гараад ирсэн. Яг энэ үеэс эхлээд төсвийн төлөлт ийм хэмжээгээр явагдаж ирсэн. Тэгэхээр авилгалын үндсэн шалтгаан чинь нэгдүгээрт нь биднэрт төсвийн хэмжээ, эдийн засагт төсвийн хэмжээ, хоёрдугаарт нь төрийн эмчит компаниудын эдийн засагт эзэлж байгаа тоог хэмжээ, объем хэмжээ, гуравдугаарт нь тусгай зөвшөөрлийн тоог хэмжээнүүд чинь нийлээд 10 төгрөг эдийн засагт эргэлдэж байгаа 10 төгрөгийн бараг 8 төгрөг нь болчихж байна. Энэ 8 төгрөгийг буулгахгүйгээр бид нэр кичнээн гоё лоозон олон зүйл яриад ямар ч үр дүнгүй. Өөрийгөө хуурж байгаа, бусдыг хуурж байгаа, бусдад нөгөө шилний цаанаас чихэр долоолгож байгаа ийм л үйл явцаа. Тэгэхээр энийн дээр бид нар лоозгнохгүйгээр гой сайхан зүйл ярьцгаах биш. Энийн дээр бодит өөрчлөлт хийхгүй юм бол бүх зүйл худлаа шүү. За цогтгөрөл дарга та өөрөө хувийн хвшлийн төлөөлөх хүн. Тэгэхээр өнгөрсөн 10 жил, өнгөрсөн 20 жил, 30 жил гэж хоёулаа ярих нь бол зохимжгүй. Би зөвхөн ирээдүг яриаггүй. Би өнгөрсөн өнөөдөр ирээдүг ярьж. Өнгөрсөнд хийж хэрэгжүүлсэн ажлаа цаашид ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ ярьж байгаа. Тийм учраас энэ авилгын уг үндсийг устгах ажлуудыг цахим хөгжлийн сайд багтааж тэр
тэр 820 мянган мэдээллийг ил болгосон хэрэг хэрэглэхийн дарга багтаач тэр энэ төрийн өмчт компани хууль бүтээмж засаглал ил тод байдлын хуулийг их хурл дөргөн мэдүүлсэн. Өнөөдөр та бүхэн хилцэж байгаа төрийн албаны нууцаар би 894 албаны нууц гэсэн шошготой нууцуудыг ил болгох гэж байна. Энэ бол авилгыг уг үндсээр нь шийдэж байгаа асуудал. Хоосон ярих биш. Тэр та бас одоо бизнесийн төлөөллийн үн. Та бид хоёр яагаад улс төрд орсон бэ гэвэл өнөөдөр иргэд аж ахуй нэгжүүд тэр авилгын энэ системд өртөөгүй. Хин нэгэн одоо иргэн байхгүй, хин нэгэн аж ахуй нэгж байхгүй. Энэ хүнд суртал дүрм журм саад тэгтээ уучраагүй хинч байхгүй. Монгол тийм аж ахуй нэгж байхгүй. Энэ болгоныг өөрчлөе гэж, энэ болгоныг чөлөөлөе гэж та бид улс төрд орсон. Тийм учраас манай танаа гэж ярих юм байхгүйгээр аржилсан нам засагт хамтраагүй ч гэсэн авилгын эсрэг тэмцэлд хамтрах энэ зөв санаашаа гаргаж байгаад бол би зогоо дарахад их баярлж байгаа. Та бид хамтдаа энэ асуудлыг уг үндсээр шийдэх ёстой. Тийм ч учраас энэ төрийн албаны нууц өнөөдөр энэ 39 офтекийн гэрээ ил болсон. Цаашдаа гэрээ болгон ил тод нээлттэй олон нийтээр хилцүүлж зөвшөлдсөж байж явдаг байхгүй бол бид том төсөл нэрийн дор том тендер хулгайлдаг, том гой нэрний дор цаана одоо ашиг сонирхолт нь үнэртжийдэг энэ байдлаар бол цаашаа урагшлахгүй. Тийм үзэр уг үндсээр нь устгая. Тэгээ тантай би одоо санал нэг байна. Одоо сая 146 зөвшөөрлийг зөвшөөрлөөс авч хайсан ард түмэн иргэд юу хүсснэ хөдөлмөрлийг хий бүтээ гэдэг хүмүүс. Тэгээд саятай бас нууцын тухай хуулийг ирж байна. Өнгөрсөн 7 хоногт нууцын тухай хуулийг би бас өргөн барьсан. Засгийн газраас бас өргөн баригдаж байгаа гэж ойлгож байгаа. Одоо хилцүүлэгт эрхлэн онгоос орох нь бас хүлээгдэж байна. Зөвхөн нууцын тухай хуулийг гэхэд 2016 оны 12 дугаар сард батлаад тэр үед ямар улс төрийн хүчин ялаад гэдэг цаг хугацааг бас харж болно. Нууцын тухай хууль төрийн нууцын тухай хууль байсныг алууны гэж нэмээд тухайн үед 60 орчим баримт хүчгийг 60 орчим агуулгын хүрээнд парламентаас зөвшөөрч нууц тавдаг байсныг засгийн газар авдаг болгож хэмжээ хязгааргүй авдаг болгож алууны нууц гэж нэмээд одоо тэр 60 байсан баримт хүч нууцын асуудал одоо 400 болоо төрийн нууц нь алууны нууцын хүрээнд дахиад 400 800 материал нууцд авагдсан байгаа. 60 байсан 800. Тэгэхээр одоо энэ сөгдөж байгаа энэ авилгалын асуудлуудад хэдэн ил болсон тэр 800-аас одоо кичнээн асуудал нууцаас гараагүй байна гэдэг өөрөө одоо дахиад л том асуултын тэмдэг. Тэгэхээр улсын хурлаар яаралтай энэ хуулийг нэгтгэж одоо энэ хуулийг хэлэлцээд шаардлагатай бол нэгтгэж хэлэлцээд яаралтай үнэхээр л авилгалтай тэмцэх гэж байгаа бол бид нэр үндэс суурийн шалтгаанаар нь энэ асуудлыг хэдүүлээ ярихгүй бол бидний ураа лооз нь үнэхээр бас хэтэрч байгаа. Авилгалыг одоо хорт шарилж гэж үзвэл үржил шимтэй хөрсөн хэвээр нь гарч ирсэн нэг жоохон оройн хэсгийг бид нар хадчаад авилгалтай тэмцэж байна. Улс төрийн шалтгаанаар хүссэн хэдэн нөхдүүдийгээ цовдолж харуулдаг, хүсээгүй нь тэнд үржил шимтэй хөрсөн тэнд одоо ургаж яадаг. Энэ тогтолцооны нэг томоохон хэсэг нь дахиад тэр авилгадсан тогтолцоог бий болгосон нэг хэсэг нь тэр 17 оноос эхэлж хэрэгжсэн нууцын тухай хуулиа. Тэгэхээр энэ хүрээнд учир шалтгаантай хийх биднэрт маш олон ийм зүйлсүүд байгаа. Тэгэд энэн дээр бас хамтарч ажиллана гэдгийг бас хэлхэн зүйтэй баха. За 2000 өнөөдөр бол одоо 26 он 2015 онд энэ нууцын хуулийг өргөн барьж батлуулж исэн бил. Тэгээ 16 онд. Тэгвэл тэрнээс хойш бид нар ямар олон асуудлыг нууц гэж тамгадарж хааваа. Тэгэхээр мэдээллийг ил тод нээлттэй болгох нь асар их чухал. Тэгэхээр авилгын төсөөлийн индекс чинь толь шүү дээ. Толь руу хараад өөрийгөө одоо муу сайхан байна гэж хинч хэлдэг. Тэгэхээр бид цаашдаа энэ төрийн албаны нууцаараа энэ 800 гаруй мэдээллүүдийг ил болгох үүргийг өгөх ёстой. Тухайн үед би санаачилж ирсэн нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг шилэн говёмендор ороод үзвэл их хурлын дараагаар 4 сар ажиллахдаа би энэ их хурлын бүх мэдээллийг шилэн дээр байршуулсан. Тэгэхээр энэ бол бодиттой санаачлах. Та намайг бас нэг ураа лоозоо ярьж ингэж бодож байгаа шүү байна. Би бодиттой ажлуудыг хийж ирсэн хүн. Энэ ажлуудаа үр дүнд хүрэх гэж өнөөдөр бас ерөнхий сайд болсон. Өнөөдөр 26 хоногтойгоо би золгож штэ. Тэгэхээр энэ мэдээллүүдийг ил тод болгох ажлуудаа бол одоо үе шаттай хийн. Танд нэг зүйлийг хэлэхэд та бас их ярьдаг эдийн засгийн харьцаа. Манай өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүн 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 5 дахин өсөж байна. Гэтэл манай дотоодын нийт бүтээгдэхүүний эдийн засгийн харьцаа буюу төрийн өмчт компани төсөв 2 нийлээд 61% багхгүй.
Тэгэхээр хувийн хөвшил аж ахуйн нэгжүүд төртөө хамааралгүйгээр бизнес хийж баялаг бүтээх ямар ч болцоох. Төрийн өмнө очоод хүн сурталтай нүүр тулдаг. Тэгэхээр энэ эдийн засгийн харьцааг өөрчлөхгүйгээр урагшлахгүй учраас энэ төрийн өмчт компанийн хууль бүтээн засаг ил тод байдлын хуулийг өргөн барьсан. Ингэснээр улсын хэмжээнд байгаа 600 гаруй төрийн өмчт үйлдвэрийн газар орон нутгийн өмчт компаниуд 50 дахин буурна. Засаглалыг нь сайжруулна гэдэг энэ санаачлагыг бол одоо амжилуулахын төлөө явна. Тэгээ нэгт бол энэ төрийн өмчт компани, хоёрт бол энэ блокчейн дээр суурилсан дата хяналтыг бий болгоно. Ингээд хиймэл оюунаар хяналтуудыг хийдэг болгоно. Энэ бол эхлүүлсэн ажил үр дүнгээрээ та бүхэнд хэмжүүлнэ. Тэгээ хамгийн гол нь эдийн засгийн энэ оролцоо саяны хэлдэг та төсөв болоо төрийн өмчт компани 60 төгрөг өгсөн. Дээр нь нэмээд тусгай зөвшөөрлөөр ажил хийдэг. Дарга нарын гарын үсгээр ажил хийдэг гэсэн бизнес чинь нэмэгдээд бараг одоо 80 руугаа явчихсан. Цаана нь хувийн хөвшилд чинь үндсэндээ чөлөөт эдийн засгийг тонхсон оронд 20% орон зай бүхий. Энийг эсэргээр нь бид нар бий болохгүй юм бол энэ улс оронд чинь ирээдүй байхгүй болж хувирлаа. Зөвхөн энэ эдийн засгийн оролцооноос гадна эн чинь дахиад иргэдэд очтгүй, бизнесүүдэд очтгүй ийм бизнесийн зохион байгуулалт болоод хувирчихсан. Эдийн засаг өсөж байна гэдэг 4%-аар өсөж байна, 5%-аар өсөж байна гэдэг энэ өсөлт иргэдэд очтгүй. Ийм л хулгайн эдийн засаг ингээ болоо хувирчиж. За тэрний нэг нь одоо энэ зарим тоог харахад 25 оны тендер гав цэгмэнийг харахад 43 их найдын үнийн дүн бүхий 18 мянган тендер зарлагдаж 43 их найд төгрөг гэдэг манай эдийн засгийн өнөөдөр байгаа эдийн засгийн 40 гаруй хувь нь зөвхөн тендер зарлагдаж байна. Зөвхөн энэтэй холбоотой гэхэд 23 оны тендертэй холбоотой гэхэд 100 гаруй эрүүгийн эмт хэрэг шалгагдаж одоо шалгалтын шатандаа явж байна гэдэг тоо байгаа юм байна. Энэ тендертэй холбоотой, төрийн худалдаа авалттай холбоотой одоогийн байдлаар 100 орчим эрүүгийн шинжтэй гэмт хэрэг одоо ингэ шүүх шатандаа явж байна. Тэгвэл энэ тогтолцооны өөрчлөлт одоо яг яаж хийгдэх вэ? Одоо сая зөвхөн энэ эдийн засагт төрийн худалдаа авалттай холбоотой ийм худалдаа авалт энийг дагсан ийм тооны эрүүгийн гэмт хэрэг өнөөдөр шууд бүртгэгдэл явж байна. Төрийн зуршлыг харж хувийн хвшлийг дэмжихэд бол манай засгийн газрын гол бодлого оршино. 10 төгрөг тутмын 7-8-ыг хувийн хвшил шийдвэрлэх нь энэ чөлөөллийг санаачлагын гол зорилт. Энэ тэгтээ бодиттой ажил хэрэг. Өнгөрсөн хугацаанд дүрм журам саад тэгэлдэг байсан асуудлуудыг энэ зөвшөөрлийн хууль батлагдсны дараа би зоригтойгоор 110 мэргэжлийн холбоо шилжүүлнэ. 20 гаруй тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрлөөр хөрвүүлнэ. За ингээд сая 146 үйлчилгээг чөлөөтэй явуулах эрхээр нь хангалаа. IT-ийн компаниудад API сервис бүгдийг нээж өгсөн. Төр иргэндээ очиж үйлчлэнэ. Энэ бол бодиттой санаачлага, үр дүнгээ үзүүлнэ. 3 сарын дотор 146 үйлчилгээг хувийн хвшилд аваацснаар ямар үр дүн гардаг вэ гэдгийг харуулна. Дүрм засагладаг биш, дата засагладаг болно. 820 мянган мэдээлэл төр би 30 гаруй мянган хөгжлийг боловсруулсан. Орчин үеийн дэвшилтэд технологиг ашигласан хүний оролцоогүй шийдвэр гаргадаг орчин үеийн кабинетийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа 800 гаруй мэдээллийг би кабинетээр байршуулсан. Тийм учраас төрийн албыг тайлангаж чөлөөлнө гэдэг бол эрх мэдлийн бууралт. Эрх мэдлийг сааруулах нь өнөөдөр энэ улс оронд эрэлгийг авчирна. Эрх мэдлээ алдахад их олон үнд дургүй байдаг учраас их олон бухимдал үүснэ. Тийм учраас таны яг хэлж байгаа энэ тендерийн хуулийг би хэрэг эрхлэхийн дарга багтаа ахалж байсан. Одоо их хурлын гишүүдтэй хамтарч их хурл дүргэн мэдүүлнэ. Хуультай хуульгүйгээр Эрдэнэтээр хийсэн хиймэл оюуны одоо тендерийн үйл ажиллагааг Эрдэнэс Монгол дээр нэвтрүүлэх ажлыг цахим хөгжлийн зөвлөлийг байгуулж 2 жил бэлтгэл ажлыг хангуулсан баг бэлэн болсон байна. Эрдэнэс Монгол компани дээр хиймэл оюун ухаанаар тендер зарладаг болно. Энэ ажлууд бол бодиттой ажил хэрэг болно. Хүний оролцоо хаана буурна, тэнд авилга буурна. Тэгэхээр эхлүүлсэн ажлынхаа үр дүнгээрээ хэмжүүлнэ. Тийм учраас энэ тендерийн хуулийг бас би онцолмоор байна. Дээрээс нь түрүү хэлсэн бүртгэл, ашигт малтмлын лиценз, газар олголтыг бүгдийг нь шилэн ажиллагаан дээр нээлттэй болгож ирсэн. За өөр авилгалын бас нэг үндсэн шалтгаануудын нэг нь яг одоо танаа энэ коммунист туршилтаа намын ажлын арга барил хуучин тэгжнийг ярьдаг байсан зорилго нь арга зөвтгдөг юм аа. Үр дүнд хүржээвэл ямар аргаар яаж хэдэн хүн хэлмэгдүүлж яаж хүрэх нь ямар хамаатай юм гэдэг нэг юм коммунист одоо угшил яг одоо энэ том гэгдэх төслүүд дээр гарч байна. Одоо энэ туулын хурдны зам гэдэг туулын хурдны замыг яг одоо бүтээн байгуулалтын хувьд эсэргүүцэж байгаа хүмүүс одоо хэр олон байгааг би сайн мэдэхгүй байна. Агуулгын хувьд
төгжрөл бууруулах гэж яхад энийг хэдэн төгрөгөөр босгож байгаа нь хэн тамаатай юм. Тэрний хэдэн бургас хэн тамаатай юм. Тэрний төсөл тээзүүн ил тод байгаа эсэх нь ер нь бус хүмүүс энийг мэдэж хэн тамаатай юм. Бүтээн байгуулалт эсэргүүцсэн хэдэн гар гэдэг хандлагаар тэр төгжрөл бууруулах гэж яхад энэ дундх бүгд ил тод байх, нээлттэй байх, төсөл тендер шалгаруулалт, олон нийтийн оролцоо мэдээлэл энэ бүх үе шат энэ арчилсан усад байдаг энэ бүх үе шатыг л үгүйсгэж. Энэ хэн тамаатай юм. Гой үр дүнд хүрж яхад одоо хэдэн хулгайч лоёрч нь хэдэн одоо үгүйсгэгчд бүтээн байгуулалтыг үгүйсгэгчд. Ингэж тайлбарлаж өгнө энэ арчилсан улс орнд чинь ажил урагшаа явахгүй шүү дээ. Энийг анханаас нь ил тод нээлттэй зарлаад аль нэг компани шалгарч байгаа бол шалгарч байгаа үндэслэл норм дүрмээ танилцуулаад төсөл тэзүү үнэлгээ байгаль орчны сөрөг эерэг нөлөөллөө танилцуулаад эн чинь уг нь явбал энэ магадгүй улс орн чинь бас төслөө бүтээн байгуулалтаа хийх л ёстой байх. Яг л энэ хандлага дахиад тэр харбиныг яриач гэсэн тэр цаг хил холбож байвал энэний наатах тэр үр ашиг бусад зүйл хулгай зэлгээ бус зүйл хэн тамаатай юм бэ? Яг л одоо нөгөө нэг зорилго наргаа зөвтгдөг зорилго төрхийн тулд хэдэн мянган хүн буудаж алсан ч хамаагүй гэдэг яг нэг коммунист уг. Авилгын эсрэг тэмцэлээр цогтгөрөл дарахтаа улс төр огт хийхгүй. Танаа манаа гэж ярих бол огт шаардлага байхгүй. Ягаад гэвэл танаад ч энэ авилгыг өгшүүлсэн нөхдүүд байна, манаад ч байна. Энэ нөхдүүдээсээ салж яаж урагшлах вэ гэдэг дээр хоёулаа нэг жоохон золбоотой ажиллая гэж би бодоод байна. Таныг бас хувийн хвшилт байсан зовлон жаргал үтсэн хүн. Би бас унаж босоод уруудаж өгсөд үхэл амьдралын заагаас өнөөдөр ирсэн учраас надад бол тийм элдв шунал тачаал байхгүй хүн. Тийм учраас би бол нэг жоохон золбоотой ажиллана. Дээрээс нь би бас нэг жоохон атман таньдгүй. Тийм янз бүрийн одоо кинон дээр гардаг тэр кино драм үзүүлэхгүй. Надад бол нэг тийм би нөгөө нэг тэр компанийг муулж нөгөө компанийг нь магтаж хин нэгнийг цолж өргөмжилж явахгүй. Ажлаараа харуулна. Тийм учраас танаад байгаа манаач байгаа юмтай хамтдаа нийлээд тэмцвэл аржилсан нам засаг тамтраагүй ч гэсэн авилгын эсрэг тэмцэлд хамт ирья гэж би уриалж байна. Би тантай одоо санал нэг байна. Би бол миний үзэл санаа итгэл үнэмшил бол би зах зээлийн нийгэмд өссөн хүн. Тийм учраас би үзэл санааны хувьд юм чөлөөлтийн бодлого дээр үргэлж оршино. Энэ бол хэн нэгний сэдв биш. Та бидний хамтын сэдв. Төсөл гацаагч биш. Би төслийн гарцыг гаргаж ирсэн. Дуустгүй олон яриг дуусгасан. Ороно майнингтай хийх хилцээрийг би орчин үеийн боловсралтай залуучийг урьж санхүүгийн хилцээр хийж ирээдүйд ямар ч үр төлбөр ногдохгүй олон улсын корпорат гэрээ хийсэн хүн. Тийм учраас би төслийг явуулахад буруу арга хэлбэр ашиглахдаа эвлэрэхгүй. Тийм учраас би засгийн газрын хурал дээр туулын хурдны зам дээр хууль хяналтын байгууллага эцсийн цэгийг хатгатал зогсоолоо гэж хэлсэн. Тэгэхээр эцсийн цэг хатгах гэдэг бол гайхтар үг. Хууль хяналтын байгууллага тэнд ямар нэг авилга ашиг сонирхлын асуудал байсан уу? Энэ гоё нэрний цаана мега тендер, мега хулгай байна уу? Түүнийг тогтоох ёстой. Олон нийтээр хилцүүлэх ёстой. Үндэсний зөвшөлтсөл хийх ёстой. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний Гүйцэтгэл хариулж болно 1 минут. Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний хуулийн дагуу олон нийтийн хилцүүлэг хийх ёстой. Нэг өсөндөө бол энэ үгний цаана юу нуугдж байна гэвэл иргэдийн дунд байгаа эргэлзээ тэнэгэлзэг тайлах ёстой. Тэрнээс би төгжрлийг бууруулах, энэ том төслүүдийг үргэлж дэмжинэ. Манай засгийн газар ард түмэнд ивэлээ өгөх, эдийн засгийг эргэлжүүлэх төслүүдийг явуулна. Харин ард түмний дунд эргэлзээ тэнэгэлзээ үүсгэж байгаа асуудал төр цэг хатгachиж урагшаа явна. Тийм учраас энэ төсөл дээр бол нэг талаасаа энэ бол байгаль орчны асуудал. Нөгөө талаасаа энд хардлага сэрдлэг байна. Үүнийг эцлэх ёстой. Тэгээд явах нь нээлттэй. Гэхдээ ямар ч тохиолдолд 1 юаны эргэлзээгүй болж иж урагшлна гэдгийг би бас тань татуу хариуцлагатай хэлье. 1 юаны эргэлзээгүй болох ёстой. Ард түмэн байгаль орчинд хор хөнөөлгүй гэдгийг нь дэмжих ёстой. Үндэсний зөвшөлтсөл хийх ёстой. Би бас туулын өвөнд өссөн хүүхдийн хувьд энэ төсөл дээр хатуу байр суурьтай байна. Сүүлийн асуулт нь. Тото илгүүлв. За улс орны эрх ашигын үүднээс одоо аль нам танаа манай намч хэлгүүгээр одоо ярилцах хөстэй үндсэн асуудал эдийн засгийг өсгөх, өсөлтийг улам хурдсгах. Энэ өсөлт нь олон нийтэд хүртээмжтэй байдаг. Хэдэн авилгачийн карманд ордог, ард түмний бухимдал нэмэгддэг. Эн чинь өөрөө жинхнээсээ манай улс үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувираад байна. Энэ авилгацсан тогтолцоог өөгшүүлдэг, авилгажуулдаг энэ үндэс суурь хөрс чинь
манай үндэсний аюулгүй байдал нөгөө ардчил ч одоо бүр дүүрсэн энэ үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирч байгаа. Тэгэхээр энээн дээр бас улс төрийн үүднээс биш энээн дээр одоо улс төрийн хүчнүүд хамтарч ажиллахаас өөр аргагүй. Тэгэхээр өнгөрсөн 10 жилийг одоо дүгнээд хэлвэл алдагдсан юм шодрог өстой, хавчигдсан дундаж давхрахтай, авилгагдсан 10 жил байлаа. Та тэгээд эрх баригч намын даргын чинь хувьд бас энэ хуулийн хэрэгжилэлт гэмт хэрэгтэй тэмцэгчийг бүхий ерөнхий сайдын чинь хувьд энэ ажил дээр бодлогын томоохон өөрчлөлт гаргаж үндэс суурь шалтгаанлуун тэмцсэн үйл ажиллагааг одоо зоригтой явуулахыг танаас хүсье. Яг үнэхээр улс орны эрх ашиг арчилсан тогтолцооны төлөөх зүйлс бүхэн дээр арчилсан нам бас дэмжиж хамтарч ажиллах болно гэдгийг бас төгсгөлд нь хэлье. Мега төслүүдийн сайн засаглал, хяналт бүхий чадамжтай зөв институцийг бүрдүүлэх, тэр дундаа иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангуулахгүйгээр том төсөл урагшилдаг. Энэ бол үндэсний зөвшөлтсөн. Их хурл бол мэдээллийг нээдэг байгууллага. Хаа нууц байна? Тэнд авилга байдаг. Тийм учраас мэдээллийг ил дод нээлттэй болгосон орон хөгжлийнхөө зөв замд ордог. Бид цахим засаглалын индексээр 28 байр урагшилжсэн шигэ авилгын төсөөллийн индекс дээр ухрах биш урагшилж үзүүлнэ. Авилгын төсөөллийн индекс бол бүх ард түмний сан санаачлаг. Өдөр тутам ирж байгаа иргэдийн мессеж хандлага шудраг өсөй хүсэж байна. Авилгыг бууруулахыг шаардаж байна. Хоосыг хэрэглээр биш, улс төрийн популяр биш, илүү шинжлэх ухаанчаар их хөгжил дээр суурилсан шийдвэр гаргалт хийх нь шин засгийн газар, шин ерөнхий сайдын бодлого үйл ажиллагаа байна гэдгийг танд хэлье. Тийм ч учраас цогтгөрөл дарагтай болоод арчилсан намынхаа одоо гишүүдтэй авилгын эсрэг тэмцэлээр хамтарч ажиллахдаа үргэлж таатай байна. Бурууг нь буруу гэж, зөвийг нь зөв гэж хамтдаа урагшлахын төлөө одоо илүү хичээл зүтгэл гаргая. Их хурлд барьсан төрийн албаны нууцын хуулиа баталж гаргаж 800 мянган мэдээллийг ил болгоё. Төрийн өмч компани бүтээн засаглал ил дод байдлыг сайжруулах хуулийг гаргаж энэ олон компаниудын 500-ын цэгцлээ, 50% цэгцлээ. Нийтийн өмчийн хуулиа гаргаж өмчийг эзэнтэй болгоё. Өмч эзэнгүй явж ирлээ. Өмчийг эзэнтэй болгоё. Энэ бол зөв санаачлаг. Төрд байгаа эрх мэдлийг задлж эдийн засгийн харьцаа 61%-ийг бууруулъя. Дотоодын нийт бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн орлогын харьцаа 37% байсныг 28% болгож намайг эдийн засгийн сайдаар байхад төсвийн өрөө оруулж ирж ирсэн. Би энэ 28% дээр хатуу зогсно. Хувийн хвшилт орон зайг тэлнэ. Баялаг бүтээгчдэд дэмжинэ. Хэн нэгнийг цоллохгүй өргөмжлөхгүй ухаалгаар ажил хийхин төлөө